Аман тэгээ өнөөдөр бид Эхлэл номын 38 дугаар бүлгийг үзнэ. За унших юм бол бас нэлээх цаг хугацаа уг нь нэг цаг орохгүй л дээ. Гэхдээ шууд тайлбарлаа явууч. Бид нар өмнөх 37 дугаар бүлэг дээр Йосефийн түүхийг эхэлсэн. Тэ? Йосеф Яаковын хамгийн хайртай хүү байсан, ах нараас нь илүү хайрладаг, түүнд гоё хувцс хийж өгсөн. Тэ ах нар нь түүнийг үзэн ядсан. Тэгээд үзэн ядаа зогсохгүй түүнийг алхаар хуйлдаад боломж гарсан дээр нь түүнийг алахыг хүссэн. Гэтэл яг боломж гарч ирсэн. Тэ? Аав нь ах нарыгаа хоноо хариулж байгаа ах нар дээр очиод ер нь хэр зэрэг нь үзээд иргээд явуулсан. Тэгээд хол газар очсон байсан учраас Йосеф араас нь явсаар байж байгаад очиж уулзсан чинь ах нар нь түүнийг Египт рүү явж байгаа худалдаачдад худалдсан 20 мөнгөн зоосоор. Ингээ Йосеф нөгөө юу аавынхаа хэлсэн дамжуулсан үгийг ах нартай хэлээд амар мэндийн мэдээд буцаад аав дээр очих бүр Египт рүү өөр тийшээ яваад гисэн. Худалдагдаад. Тэгээд 37 дугаар бүлгийн төгсгөл дээр Меданчууд Йосефийг Египтэд фараоны ордны төшмөл хамгаалагчдын захирагч Потифарт худалдсан гэж хэлж байгаа. Тэгээд бүр ингээ ор сурггүй алга болсон. Гэтэл 38 дугаар бүлэг Йосефийн түүх явжсэн чинь гинт шал өөр түүх орж ирсэн. Бид нар 39 дугаар бүлэг дээрээс үзэх юм бол Йосефийн түүх үргэлжлэнэ. Гэтэл 38 дугаар бүлэг дээр шал өөр түүх орж ирж байгаа. Юудагийн түүх орж ирж байгаа. Сонирхолтой. За 38 дугаар бүлгийн 1-р эшлэлээр ингэж хэлсэн. Тэр үед Юда ах дүү нараасаа салж Адулламын Хира гэдэг хүн рүү хурч очив. Юда тэнд Шуа гэдэг Канаан хүний охиныг олж хараад түүнийг авч түүн дээр оров. Мөнөөхөн жирэмсэлж хүү төрүүлэхэд Юда түүнд Ер гэдэг нэр өгчээ. Йосефийн гоё түүхч байх тэ. Йосефийн түүх үргэлжлэн явжсэн чинь дунд нь шал өөр ингээд түүх. Йосефийн ахын түүх ороод ирсэн. Юдагийн түүх. Ягаад энэ Йосефийн түүх явжсэн чинь гинт Юдагийн түүх ороод ирвэ гэдэг их сонирхолтой. Үүнээс цааш бол дандаа Йосефийн түүх ингээд үргэлжлээд тэ Израилийн ард түмэн Египт рүү очисон нөгөө Йосеф чинь хааны дараа орох зөвлөх болсон зөндөө олон гоё түүхүүд байна. Гэтэл яг энэ түүхэн дээр Юдагийн түүх орж ирж байгаа. Уг нь бол Яаковын 12 хүүхдийн том нь хэн блэ? Уг хүн Рубен. Тэ? Рубен бол уг хүү. Түүний дараа Симон Лев гэдэг. Тэгээ Юда гэдэг. Юда бол Яаковын 4-р хүүхэд нь. Гэтэл том 3 ахын түүхийг оруулахгүйгээр яагаад 4-р хүүгийн түүхэнд ороод ирвэ гэдэг их сонирхолтой. Бид нэр Библийг ингээд зүгээр нэг уран зохиолын ном уншиж байгаа юм шиг уншиж юусоо болохгүй. Энийг ямар утга учиртай, ямар уялдаа холбоотой, ямар үйл явдалтай вэ гэдгийг ойлгож ухаарч ингэж унших хэрэгтэй болж байгаа. Тэ? Энэ айгүй чухал зүйл. Бид нар сайн мэдж байгаа ууган хүү гэх юм бол нөгөө ууган хүүгийн эрх, ерөөл, ивэл тэ бүх боломжууд тэнд байгаа. Гэтэл Библиэлд яг энэ хэсэг дээр ууг нь бол Рубен юм уу Симон Лев нарын түүх бичигдэх ёстой бол. Гэтэл Юдагийн түүх бичигдэж. Яагаад ингэж бичигдэж байгаа гэхээр Юда болон Йосеф эднэр бол бүгд хоорондоо хамаарал холбоотой цаашаа ингэж үзэх юм бол Юда хэдийгээр Яаковын 4-р хүүхэд байлаач гэсэн өмнөх үйл явдлуудаас харах юм бол ууган хүүгийн эрхийг авах зохистой нэгэн болж ирж байгаа. Яагаад гэхээр Рубен бол ууган хүү Яаков юм. Гэтэл Библиэл дээрээс үзэх юм бол хэдгээр эшлэл дээр байна.
Рубен хэдийгээр ууган хүү байх ёстой байсан боловч 35 дугаар бүлгийн 22 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн. Израилийг тэр газар сууж байх үед, Израилийг буюу Яаковыг гэсэн үг тийм. Яаковыг Израилийг тэр газар сууж байх үед Рубен явж эцгийнхээ татварын Билхатаа унтав гэж хэлж байгаа. Билха гэдэг чинь хэдийгээр Яаковын татвар хэмжигсэн түүний хүүхдийнх нь ээж нь тийм. Билхагаас 2-3 хүүхэд төрсөн. Тэгэхээр Рубений хийсэн энэ нэг гим нүгэл түүнийг ууган хүү байх эрхээс нь одоо холдуулж байгаа. Зүм зохистой байсан бол Рубен ууган хүүгийн эрхээ аваад цаашаа ингээд магадгүй Юдагийн оронд Рубений түүх бичигдэх боломжтой байсан. Гэтэл тэр боломжийг өөрөө үгүй хийсэн. Өөрийнхөө эцгийн татвар эмтээ буюу их нэртэй нь унтсан. Тэ? Энэ бол байж боломгүй гим нүгэл, алдаа зөрчил, буруу зүйл. За түүний дараагийн 2 хүү Симон, Лев гэж 2 нөхөр байгаа. Хинэ Яаковын 2 дахь 3 дахь хүү. Энэ Рубенээс ууган хүүгийн эрх авагдах үед дараагийн хүү буюу Симон эсвэл Левд энэ эрх хоногдох ёстой. Гэтэл 34 дугаар бүлгийн 25 дугаар ишлэлдэр ийм зүйл гарч байгаа. Нөгөө Яаков гэр бүлтэйгээ Шихемд байрлаж нутгалж байсан чинь Шихем нутгийн захирагчийн хүү Хаморын хүү хэнийг Яаковын нэг охин Дена хүчирхийлсэн. Тэгээд түүнийг эхнэрээ болгож авмаар байна. Энэ хүчирхийлсэн учраас тэдний өөрсдийнх нь гэр бүлийн нэр төрд муугар туснаа гэж тэд нар бодож. Тийм учраас дүүгээ өгөхгүй. Ганцхан болцолтойгоор өгье гэсэн нь хүн болгон эр хүүстэн болгон хөвч хүндүүлэх юм бол бид нартай адилхан болох юм бол манай бурхны хуулийн дагуу хөвч хүндүүлэх юм бол бид нар та нартай одоо хот ураг бололцож болно гэж. Тэгээд Шихем нутгийнх нь бүгд эр хүн болгон хөвч хүндүүлэх тэр үед Симон, Лев 2. За 34 дугаар бүлгийн 25 дээр ингэж хэлсэн. 3 өдрийн дараа тэдний хүндүүрлэн байхад нь Яаковын 2 хүү Денагийн ах Симон, Лев 2 сэлмэн авцгааж ажиг сэжиггүй байгаа хотыг довтлон хамаг ирчүүдийг нь алжээ. Ус хонзонгийн улмаас тэнд байсан хотын Шихем хотын ирчүүдийг бүгдийг нь алсан гэж. Тийм учраас энэ эсний мэлмэд алдаа зөрчил, гим нүгэл, буруу зүйл болсон. Тийм учраас дахиад нөгөө ууган хүү байх эрх нь өгөгдөөгүй гэсэн. Тэгээд 4 дахь хүү Юдад ууган хүү байх эрх нь ерөнхийдөө ирж байгаа. Ингээд бидний 37 дугаар бүлэг дээр болсон нөгөө хүүхдийг Йосефийг зарж үрсэн, худалдсан энэ үйл явдлаас хойш гэж байгаа. Тэр үед Юда ахнараасаа салаад энэ явдлыг бодлоос магадгүй энэ явдлаас болоод ер нь жоохон сэтгэлээр унсан, хүнд хэцүү байсан. Дүүгээ зарцсан, дүүгээ худалдсан, дүүгээ бүр нутаг сэлгэнд ингээ явуулсан учраас жоохон хэцүү байсан. Тийм учраас ах дүү нараасаа салж яваад нэг эмэгтэйтэй танилцаад тэгээд гэр бүл болсон. Хүүхэдтэй болсон. Түүнийг Ер гэж нэрлсэн гэж. Ингээд энэ 38 дугаар бүлэг бол их сонирхолтой бүлэг байгаа бас. За, Юда ингээд 3 хүүтэй болсон тэр эмэгт нөгөө гэр бүл болоод ингэж хэлж байгаа. 4-р эшлэлдэр тэр бас дахин жирэмсэлж хүү төрүүлж түүнд Онан гэдэг нэр өгөв. Тэр бас дахин хүү төрүүлж хүүдээ Шела гэдэг нэр өгчөө. Шелаг төрөхөд Юда Хезибт байлаа. За ингээд Юда ах дүү нараасаа салж яваад 3 хүүхэдтэй болоод түүний амьдрал ахуйд ажгүй болоод ирсэн. Тэгэд мэдээж хүүхдүүд нь өсөж том болоод энэ дээр ингэж хэлж байгаа. Юда ууган хүү Ертэй эхнэр авч өгчээ гэж. Тэгэхээр дор хаяж 14-5 жил ах дүү нараасаа тусдаа ингэж амьдэрсэн. Тэ? Юда эхнэр хүүдээ эхнэр авч өгсөн гэвч ингэж хэлж байгаа.
6 дугаар эшлэл дээр Юда ууган хүү Ертэй эхнэр очоогүй. Түүний нэрийг Тамар гэдэг байв. Юдагийн ууган хүү Ер нь эзний мэлмэд ёрын муу харагдсан тул эзэн түүнийг өхүүлжээ. Хүүн эхнэр аваад тэгээд зүв зохистой амьдраагүй байсан учраас эзний мэлмэд ёрын муу гүйлцэн гэж. Энэ дэр бүр яг ингэж хэлж байгаа. Ёрын муу харагдсан гэж хэлж байгаа. Ерийн амьдрал, Ерийн эзэнд хандж байгаа хандлага ёрын муу байсан учраас түүнийг өхүүлсэн гэж. Тухайн үед одоо Тамар ингээд бэлэвсэн болсон. Тухайн үед гэр бүл болоод нөхөр нь өгөхөд хүүхэдгүй байх юм бол нөгөө бид нар сайн мэдэндээ хүүсэр эмэгтэй, хүүхэд төрүүлээгүй эмэгтэй. Яагаад хүүхэд төрүүлээгүй вэ гэхээр магадгүй хараагцсан учраас гэж заримдаа яригддаг. Хараагцсан эмэгтэй учраас хүүхэд төрүүлэх боломжгүй. Эзэн түүний умааг хаасан учраас хүүхэд төрүүлэхгүй. Тийм учраас энэ ёс заншил нь юм. Ууган хүн гэр бүл болоод хүүхэдгүй нас урах юм бол түүний дүүн эхнэртэй гэрэл. Тэгээд ахыхаа төлөө үр удам залгамжилж өгөх ёстой, хүүхэд төрүүлэх ёстой. Тэгээд тэр нь Библиэлд ч гэсэн бид нар шинэ гэрэн дээрээс хуулийн багш нар Есүсээс асуудаг тийм. Нэг хүн гэр бүл болоод тэгээд хүүхэдгүй байвал тийм 7 хүүтэй байсан. Ингээд цууж аваад бүгд нас урах юм бол мөнхийн амьдралд хинэн тэр эмэгтэйгийн жинхэнэ нөхөр нь болох вэ гэж байна. Тэгэхээр тухайн үеийн ёс заншил яг тийм байсан. Ах нь гэр бүл болоод хүүхэд төрүүлээг бол дараа нь дүүн яг тэр эмэгтэйтэй гэрлээд ахыхаа төлөө үр удамтай болох ёстой. Тэгээ хэрвээ тэр нь гээд за одоо яг тийм үйл явдал энэ дээр гарч байгаа. Ер эзний мэлмэд ёрын муу харагдсан учраас эзэн түүнийг өхүүлсэн. Үр хүүхэдгүй өгсөн. Тэгээд түүний дараагийн дүүн болох Онан Юда Онанд хэлж байгаа. За 8 дугаар эшлэл дээр чи ахыхаа эхнэр дээр орж хадам дүүгийн хувьд үүргээ биелүүлж ахыхаа төлөө үе залгамжлах үр удамтай болгож өг. Ийм ёс заншил явсан. Тэгэхээр мэдээж жоохон хэцүү ёс заншил л да энэ ч мэдээж. Тэ. Гэхдээ хууль өгөгдөхөөс өмнөх үйл явдал шүү дээ энэ чинь. Тэгэхээр тухайн нутгийн Овг аймгийн тийм ёс заншлууд байна. Яг тэр ёс заншлын дагуу Ер нас орсон учраас түүний дүү Онан одоо Тамартай гэрлэж ахыхаа төлөө үр удамтай болох ёстой. Гэтэл энэ дээр юу гэж хэлсэн гэхээр 9 дугаар эшлэл дээр ингэж хэлж байгаа. Тэр үр нь өөрийнх нь болж чадахгүй гэдгийг Онан мэдээд ахыхаа эхнэр дээр орох үедээ ахтай хүү заяалахгүй тулд үрээ газар тасгав. Түүний хийсэн энэ үйл эзний мэлмэд ёрын муу харагдсан учраас тэр түүнийг бас өхүүлвэ гэж. Тэгэхээр ёс заншлаа зөрчсөн эзний мэлмэд ёрын муу харагдсан учраас Онаныг эзэн өхүүлсэн. Тэгэхээр хүний амьдрал эзний мутарт атгаастай байдаг. Эзэн хэрвээ тэр хүн зөв зохистой зүйлийг үйлдэх юм бол эзэн амьдруулна. Хэрвээ эзний мэлмэд ёрын муу байх юм бол гим нүгэлтэй алдаа зөрчилтэй байх юм бол өөрөөсөө холдуулна. Тийм учраас Библи таныг гим нүглээс хол байлгаж эзэнд ойртуулна. Эсвэл гим нүгэл таныг Библиэс холдуулж эзнээс улам илүү холдуулна. Тэгэхээр бид нар Библийг унших хэрэгтэй. Уншихтаа зүгээр л уран зохиолын ном, гоё адал явдалтай ном уншиж байгаа юм шиг биш. Надад юу өгүүлж байна? Энэ түүх яаж холбогдож байна гэдгийг бид нар мэдж, бодож унших хэрэгтэй болж байна. За тэгээд дараагийн хүүн нөгөө Юдачин 3 хүүтэй болсон шүү дээ. Ер, Онан, Шила гэсэн. Тэгээд дараагийн хүү Шила яг заншил ёсоор Тамартай гэрлэх ёстой байсан. Гэтэл Юда өөрийнхөө атхан хүү Шилаг өхүүлэхийг хүсээгүй. Магадгүй Тамар муу байсан учраас Юда мэдэхгүй шүү дээ. Тэгэж Онан Ер эднэр эзний мэлмэд
гим нүгэл үйлдсэн, ёрын мууг үйлдсэн учраас өхүүлсэн гэдгийг мэдв. Тамаараас болж миний 2 хүү өгсөн гэж магадгүй бодсон. Тийм учраас өөрийнхөө хүү Шелаг амьд үлдээхийн тулд Тамаартай гэрлүүлэхийг хүсээгүй. Тэгээд ингэж хэлсэн 11-р эшлэлдэр Юда өөрийн бэр Тамаарт чи миний хүү Шелаг насанд хүртэл эцгийнхээ гэрт бэлэвсэн эмийн ёсоор суу гэж хэлсэн. Тэгээд тэгж бодсон. Учир нь тэрээр Шела бас ах нарынхаа нэгэн адил үхэхвэ гэж боджээ. гэж байна. Мэдээж тэ аргагүй 2 хүн нас урчлаа. Дахиад 3 дахь хүүхдээ тэр өхүүлмээргүй байна. Тийм учраас ямар нэгэн аргаар 3 дахь хүүхдээ өөрийнхөө 1 хүүхдийг амьд үлдээхийг хүссэн. Яагаад тэгэхээр ингэж хэлж байгаа. 13 дугаар ишлэлийн төгсгөл хэсгээр учир нь тэрээр Шела насанд хүрснийг үздсэн боловч Тамаар Шела насанд хүрснийг мэдсэн. Хүнтэй суух насанд хүрсэн гэдгийг өөрийг нь түүний эхнэр болгон өгөөгүй гэж хэлж байгаа. Шелад өгөөгүй. Өөрийг нь Шела хэдийгээр гэрлэх насанд хүрсэн боловч Юда Тамаарыг Шелагийн эхнэр болгоогүй гэсэн үг. Тэ? За, энэс цаашх нэг үйл явдал нь ингээд Тамаар хэрвээ яг энэ чигээрээ байх юм бол амьдрах аргагүй болно. Яагаад гэвэл 2-2 нөхөртөө тий байсан хоёулангаас нь хүүхэдтэй болоогүй. Хүүхэдтэй болоогүй учраас тухайн үеийн ёс заншлын дагуу хараагцсан эмэгтэй, хүүсэр эмэгтэй гэж нэрлэгдэж магадгүй тэнд чулуугаар шидүүлэх, тэ муу муухай, за бүр байг гэхэд муу муугаар үргэлжид хилүүлж ярих. Ийм нөхцөл байдалтай болсон. Тэгэхээр Тамарын хувьд яах хэрэгтэй, нэг арга бодох хэрэгтэй. Энэ гутаагцсан нэр төрөө буцаад сэргээх хэрэгтэй. Сэргээх хэрэгтэй болж. Гэтэл нэг ийм үйл явдал болсон. 12 дугаар ишлэлдэр түүнээс нилээд хойно Юдагийн эхнэр Шууагийн охин үхжээ гэж. Одоо нөгөө хадам аав Юдагийнх нь эхнэр нь нас барсан. Тиймээс Юда сэтгэлээ тайтгарсны дараа нөгөө манайхаар бол нөгөө 40 соног моног өнгөрсний дараа гэсэн үг шүү дээ. Оршуулаад 40 соног моног өнгөрснийхэн дараа ажил явдал дуусаад тэгээ сэтгэлээ тайтгаруулсны дараа өөрийн найз дээрээ очихоор явсан гэж. Үүнийг Тамаар сонссон. За танаа хадам аав чинь Тимна руу хон хэрэггаар явж байна. Үүнийг сонсоод Тамаар нэг зүйлийг толгойдоо ботсон. Түрүүн бид нар уншсантай Шела насанд хүрсэн боловч Тамаар түүнийг гэрге болгож өгөөгүй Тамаарыг. Тийм учраас Тамаар өөрийнхөө энэ гутаагдж байгаа нэр төрөө, унж байгаа нэр төрөө аварч үлдэхийг хүссэн. Хэрвээ Юда Шелад Тамаарыг эхнэр болгож өгөхгүй бол Тамаар ерөнхийдөө амьдрахад нэлээд асуудалтай болно, хүнд хэцүү болно. Үргэлжид хүүхэдгүй эмэгтэй, хараал хүртсэн эмэгтэй гэдэг юм уу, тиймэрхүү байдлаар дуудулж амьдрал нь цаашгаа үргэлжлэнэ. Тэгэхээр мэдээж тэгж дуудуулаад яваад байна гэж хинч хүсэхгүй шүү дээ. Тийм учраас Тамаар нэг зүйлийг бодсон нь ингэж хэлж байгаа. 13 дугаар эшлэлдэр танаа хадам эцэг Тимна руу хонио хэрэггаар гарчээ гэдгийг Тамаар сонсоод нөгөө найз дээрээ очиод тэгээ хон хэрэггчтай уулзаж уулзахаар явсан гэдгийг сонссон. Тийм учраас бэлэвсэрлийн хувцас тайлж нүмергөөр биеэ ороо нүрээ бүтээгээд Тимна орох замд байдаг инемийн үүдэнд суулаа гэж. Нүрээ бүтээсэн учраас Юда түүнийг хараад юу гэж бодсон гэхээр янхан байна гэж бодсон гэж. Бие үнэлж байна гэж бодсон. Юда Тамаар магадгүй яг өөрийнх нь зориг яг л тэр байсан. Юдатай уулзаж нөгөө хүүхдээ өгөхгүй бол өөртөө нунтаж өөрөөс нь жирэмсэн болох. Ийм нэг зүйлийг Тамаар сэдсэн. Тэгээ яагаад гэвэл Юдагийн хувьд эхнэр нас бараад нөгөө ажил явдал инээ тэр өнгөрснөө дараа тэр сэтгэлээ тайтгаруулахын тулд тэр
явсан гэж хон хэргэгчд рүү. Тэгээд 16 дугаар ишлэлдэр тэрээр Юда замын хажууд түүн дээр очиод түүнийг өөрийнхөө бэр гэж таниагүй гэж хэлж байгаа. Нүграм одоо нөгөө ингээд нүд мөдөл гаргацсан ингээд битүү харавцсан өмссөн байдэн шүү дээ, тэ? Тэгээд өөрийнхөө бэр гэж таниагүй. Тийм учраас ингэж хэлсэн. Намайг өөр дээрээ оруул гэхэд Тамар юу гэж хэлсэнгээр та надад юу өгч над дээр орох юм бэ? Энэ маш их ухаал зүв байсан. Хэрвээ зүгээр л мөнгө өгөөд орсон бол жирэмсэн болсны дараа асуудал үүснэ. Хэрвээ би Юдагаас буюу хадам аваасаа жирэмсэн болох юм бол дараа нь одоо хүмүүст үзүүлэх юм байх хэрэгтэй. Тийм учраас та над дээр юу өгөх юм бэ? Тэгсэн чинь Юда юу гэж хэлсэхээр би сүргээсээ нэг ишиг өгье. Мэдээж хон малтай хүн ч одоо мал өгье л гэж байгаа шүү дээ. Тэгэхээр түүнийг тэр сүргээсээ өгөх нэг ишиг нэг хураг одоо юу гэдэг те тэрнийхээ төлөө надад барьцаа өг. Барьцаанд нь юу авж байгаа гэхээр өөрийнхөө тамга түүний оосор тэгээ гартаа барьж байгаа таяга өг гэж хэлж байгаа. Хэрвээ энэ зүйлгүйгээр Тамар жирэмсэн болсон гэд нутгийнх нь мэдх юм бол түүнд асуудал үүснэ. Тийм учраас энэ хүнээс би заавал энэ хүнийх гэдгийг нотлох, гэрчлэх баримттай байх хэрэгтэй. Тийм учраас түүний тамга хэрэгтэй. Тэгээ тамганых нь оосор хэрэгтэй. Оосоргүй бол зүгээр тамгаа энд тэнд гээцэн ч гэх юм уу те. Тэгээ түүний өөрийнхөө гартаа барьж яваа таяг нь хэрэгтэй. Ийм зүйлийг авсан. Ингээд Юда Тамартаа унтаад Тамар Юдагаас жирэмсэн болсон. Сонирхолтой түүхүүлж. Хадам аваасаа жирэмсэн болсон. Тэгээд энэ үйл явдлаас хойш Тамар нөгөө хар хуцаа тайлаа бэлэмсрэлийн хуцаа өмсөд тэг гэртээ сус. Тэгсэн чинь ингэж хэлж байгаа 24 дугаар эшлэлдэр. За тэрнээс өмнө яг нөгөө Юда ишиг мишиг явуулсан боловч манай энэ зам дээр манай нутагт ийм янхан манхан байхгүй гэд нутгийнх нь ерөөсөө тийм хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд Юда юу гэж бодсон гэхээр за нэгэнт би ишиг явуулсан тий ямар ч байсан явуулсан. Гэхдээ тийм хүн байгаагүй учраас хүлээж авах хүн байхгүй. Гэт ингээд орхисон. Гэтэл 24 дугаар эшлэлдэр 38-24 дээр ингэж хэлсэн. 3 сар орчмын дараа нэгэн хүн Юдад ирээд хэлсэн. Танаа бэр Тамар завхаарч яваад жирэмсэн болжээ гэж. Одоо хүртэл энэ хэдийгээр Шелатаа суулгаагүй боловч Ер Онан хоёртоо сууж ясан учраас түүний Юдагийн бэр гэж нэрлэгдэж байгаа. Тэгээд танаа бэр ийм болсон байна. Жирэмсэн болсон байна гэж. Харин Юда юу гэж хэлсэн гэхээр юу ч бодохгүй. Угаасаа тэр янхантай уулзахдаа биеэ үнэлэгч авахдаа түүнийг өөрийнхөө бэр гэж мэдээгүй учраас юу гэж хэлсэн гэхээр хэрвээ яг тийм үйл явдал болсон бол түүнийг гадаа гаргаж, гудамжинд гаргаж шатаа гэж хэлсэн. Энэ тухайн одоо ёс заншил бол ийм л байсан байна. Тэ? Мэдээж дараагийн хууль өгөгдсөний дараа ч гэсэн ёс заншлууд, хууль дүрмүүд байсан л да. Гэхдээ яг энд бол нэлээд харгас хэрцгий гэж баг. Яг уу завхаарч явсан учраас тэ тэр чинь маш муухай гэм нүгэл учраас энэ дээр Юда юу гэж хэлсэн гэхээр түүнийг гаргаж ирээ шатаа. Тамар өөрийнхөө нөгөө авсан барьцаа тий одоо яг түүний аминд орж байгаа. Би ийм зүйлийн эзнээс жирэмсэн болсон. Тэгээд та ирээд тий Юдаг та ирээд энэ зүйлийг хараатгаач гэж. Тэгээд тэр ингэж хэлж байгаа 25 дугаар эшлэл дээр. Тэр эмэгтэй баригдан гарах үедээ
одоо Юда түүний гадаа гаргаж шатаа гэсэн учраас түүний шатаахаар барьж байгаа. Тэгээ баригдан гарах үед хадам эцэгтэй хэл явуулсан. Би эдгээр зүйлийн эзнээс бол жирэмсэн болсон гэж. Нөгөө барьцаагаа үзүүлж байгаа. Тэгээд энэ тамга, оосор, таяг хэнийг болохыг нягтлан үзээд тэгээд дараагийнхаа шийдвэрийг гаргаад. Тамаар бол маш ухаалаг зүйлийг хийсэн. Хэрвээ зүгээр л 20 зоос аваад Юдатай унтсан бол ямар ч гэрчлэх, баримтлах, нотлох зүйл байхгүй. Тэгээ шатаж өгөхөөс өөр. 26 дугаар эшлэлдэр Юда тэдгээр зүйлийг таниад гэж. Өгсөн зүйлээ таниа штэ мэдээж өөрийнх нь тамга байгаа учраас, өөрийнх нь таяг байгаа учраас. Тэгээд чухал зүйлийг гэж би түүнд өөрийнхөө шээлаг өгөөгүй учраас тэр надаас илүү зөв зүйлийг хийжээ гэж. Зөв гэж хэлсэн. Тамарын зөв. Уугийн шасандаа бол би шээлаг тэгээд дүүгийн түүнд өгөх ёстой. Дүүгээр нь дамжуулж үр удмыг нь үлдээх ёстой байсан. Гэтэл би өөрөө буруу зүйлс. Би шээлаг түүнд өгөөгүй. Тэр шээлаг хэдийгээр эхнэр авах насанд хүрсэн боловч би үхэхвэ гэж айсан учраас түүнийг өгөөгүй. Тийм учраас Тамар илүү зөв зүйлийг хийжээ гэж. Тэр надаас илүү зөв юм байна гэж. Энэ нь бас барьцаа авсантай холбоотой шүү дээ, тий? Өөрийнхөө амийг хамгаалж барьцаа авсантай зөв зүйл хийсэн. Би нэгдүгээрт Шила эхнэр авах насанд хүрсэн ч би Тамарт түүнийг өгөөгүй. Энэ миний алдаа. Хоёрдугаар Тамар энэ барьцаа авсан нь зөв зүйл байна. Илүү ухаалаг байна гэж хэлж байгаа. Тэгээд түүнийг төрөх хүртэл халамжилсан. Харин Тамар төрөх үед 2 ихэр хүүхэд гэж. Энэ дээр юу гэж хэлсэгээр түүнийг төрөх үед нэгнийх нь гар гарч ирэхэд их баригч авч улаан утас гартан зүүж энэ нь эхэлж гарлаа. Гэтэл нөгөө хүүхэд гараа буцаан татхад харах түн дүүн гарч иржээ. Их баригч чи яагаад тас дайраад гарч ирв гэж хэлээд түүнийг Прец гэдэг нэр өгөв. Дараа нь гартаа улаан утас уйсан ах нь гарч ирсэн түүнийг Зера гэдэг нэрлэжээ гэж. Ингээд Тамар 2 хүүхэдтэй болсон. Прец, Зера гэдэг 2 хүүхэдтэй болсон. Ийм нэг сонирхолтой түүх яг Йосефийн түүх эхлэх тэр үед энэ дунд орж ирж байгаа. Хэдийгээр Тамар найдваргүй болсон гэж бодож ирсэн. Эхний нөхөр нь нас барсан, дараагийн нөхөр нь нас барсан. Тийм учраас нутгийн хүмүүс түүнийг хүүсэр буюу хараагцсан эмэгтэй гэж нэрлэн. Энэ найдваргүй амьдралаас өөрийнхөө амьдралын дараагийн зүйлийг харах юм бол гэрэл гээгээгүй харанхуй харагдаж ирсэн. Магадгүй үргэлжид бурхнаар хараагцсан нэгэн гэж хүмүүст хэлүүлж амьдрнаа гэж тэр бодож ирсэн. Гэтэл ийм нэг үйл явдал сонирхолтой эргэсэн нь Бурхны арга зам байсан. Бурхан гарцыг боломжийг гаргаж өгсөн. Хэдийгээр энэ уншихад олиггүй түүх юм шиг боловч тэ эхнэр нөгөө юу лээ хадам аамаавтайгаа унтж байгаа ийм олиггүй түүх юм шиг боловч бид нар дараагийн түүхүүдийг харах юм бол энэ маш сонирхолтой үргэлжилж байгаа. Юугаараа сонирхолтой байгаа вэ гэдгийг та нар мэдэх үү? Яг Библиэлд ийм адилхан 2 түүх байна. Нэг нь яг энэ Тамарын түүх. Дараагийнх нь Рутийн түүх. Рут хэдийгээр нөхөрт гарсан боловч нөхөр нь нас барсан, үр хүүхэдгүй үлдсэн. Тэгээд хадам ихийгээ дагаж хадам ихийнхээ Канаан нутаг руу явсан. Тэнд Боаз гэдэг хүнтэй учирсан. Гэхдээ Боаз шууд өөртөө аваагүй. Эхлээд Номигийн хамаатан садан бүх хүмүүсийг цуглуулад би бол хамгийн түрүүнд одоо Рутийг эхнэр болгон авах зохистой хүн биш ээ. Энд байгаа ахмадуудаас Рутийг аваад түүний үр удмыг ингээ цааш нь үргэлжлүүлэх хүн байна уу гэдгийг асуусан. Яг ийм ёс заншил байсан учраас тэр асуусан. Харин хинч Рутийг аваагүй учраас Боаз түүнийг гэргийгээ болгож авсан. Тэгээд түүх цаашаа үргэлжилсэн. Тамарын хувьд ч гэсэн яг адилхан. Ер нас орсон, оноо нас орсон, тэгээд тэр хадам аваасаа жирэмсэн болоод 2 хүүхэдтэй болсон. Тэгээд түүх цаашаа үргэлжилж.
Яг энэ түүх цаашаа үргэлжлэх юм бол Матай номын 1-р бүлэг дээрээс харах юм бол ингэж хэлж байгаа. Тамараас буюу Юдагийн бэр Тамараас, за Юдагаас тий Юда Тамартаа унтаад тэгээ Тамараас През гэдэг хүү төрсөн, Зира гэдэг хүү төрсөн. За Презээс цаашаа Хизрон гэдэг хүү төрсөн. Хизрон, Рам, Аминадаб, Нахшон, Салмон, тэгээд Боаз, тэгээд Обед ингээд цаашаа яваад Давид тэгээ яваад Есүс дээр ирж байгаа. Хэдийгээр энэ Тамар амьдрал нь яг энэ үед гэрэл гээгээгүй найдваргүй байсан боловч Бурхан түүний амьдралыг эргүүлсэн. Түүнд боломж гарч байгаа гэдгийг харуулсан. Түүнд найдлага байна гэдгийг мэдүүлсэн. Тэгээд Есүс Христийн ургийн бичигдээр бичигдсэн цөөхөн эмэгтэй хүмүүсийн нэрэнд Тамарын нэр орж ирсэн. Юдагаар Тамараар дамжуулан През төрсөн гэж. Маш сонирхолтой. Ингээд хэдийгээр Юда Яаковын 4-р хүү байсан боловч тэр бидний эзэн Есүс Христийн ургийн бичигт бичигдэх боломж Юда Тамар нарт гарч ирсэн. Яг гэвэл тэдгээрийн дээдлийн ах нар эзний мэлмид гим нүгэл, алдаа зөрчил, буруу зүйлийг үйлдсэн учраас Юдад ийм боломж гарч ирсэн. Тамар хэдийгээр хоёр нөхөр нас барсан боловч эзэн түүнд боломж байгаа гэдгийг харуулсан. Тэгээд тэр боломжийг Тамар алдалгүйгээр барьж авснаар бидний эзэн Есүс Христийн ургийн бичигт Тамар гэдэг нэр орж ирж байгаа. Өнөөдөр бид өөрсдийнхөө амьдралыг харах юм бол магадгүй санаатай болон санамсаргүйгээр хийсэн алдаа зөрчил, гэм нүгэл, буруу зүйлүүд байгаа. Гэхдээ эзэн өнөөдөр биднэрт бас боломжийг гаргаж өгч байгаа. Гарч байгаа шүү гэдгийг биднэрт харуулж байгаа. Тэр нь юу вэ? Есүс Христ таны төлөө загалмай дээр цусаа урсган нас урсан. Түүнд итгэснээр энэ гэм нүглээс, энэ найдваргүй байдлаас, энэ гарах боломжгүй зүйлээс гарч үүд хаалга боломж байгаа гэдгийг харуулж байгаа. Нэгэн би нэлээд эртээр үед ярьж байсан. Нэгэн уран баримлч нэг баримл бүтээсэн. Ийм толгой хэсэг. Тэгээд тэр толгой хэсэг нь ингээд битүү халзан ганцхан урдтай ингээд жоох үстэй. Нөгөө монголчууд нэг энүүхэн чинь үстэй байдаг шүү дээ, тий. Тийм үстэй тийм баримл. Тэгээд тэрийг боломж гэж нэрлэсэн. Яагаад боломж гэж нэрлсэн гэхээр боломж бидний урдаас ирдэг. Хэрвээ бид нар яг тэр урд нь байгаа жижигхэн үснээс барьж авах юм бол боломжийг бид нар барьж авна. Хэрвээ тэр өнгөрөх юм бол ард нь халдсан учраас барих ямар ч боломж байна. Өнөөдөр эзэн биднэрт ийм боломжийг өгч байна. Есүс Христэд итгэснээр чи болон гэрийнхэн чинь аврагдана гэж Библи хэлж байгаа. Тамарт өгсөн тэр боломжийг Тамар алдалгүйгээр барьж авсан. Хэдийгээр энэ Библиэд ормооргүй зөв бус юм шиг түүх боловч Бурхан энд боломж байгаа гэдгийг нийт хүмүүст харуулж байгаа. Тамар тэр боломжийг барьж авснараа Есүс Христийн ургийн бичигт нэрээ бичүүлсэн. Өнөөдөр та Есүс Христэд итгэх энэ боломжийг, энэ цаг хугацааг алдалгүйгээр барьж аваад Есүс Христийг өөрийнхөө зүрх сэтгэлд оруулах юм бол мөнхийн улсын амийн номонд нэр бичигдэнэ гэдгийг Библи хэлж байгаа. Хэрвээ өнгөрөх юм бол боломжийн араас нь барих ямар ч боломж байхгүй. Өнгөрсөн. Тийм учраас Библи өнөөдөр бол зохистой цаг юм аа, боломжит цаг юм аа гэдгийг Библи хэлдэг. Найдваргүй юм шиг харагдаж байна. Таны амьдрал гэм нүгэлтэй харагдаж болно. Таны амьдрал алдаа зөрчлөөр дүүрэн байж болно. Таны амьдрал буруу зүйлээр дүүрэн байж болно. Гэхдээ эзэн тэр болгоныг шийдсэн. Есүс Христийг энэ дэлхийд илгээсэн. Есүс Христээр дамжуулж тэр боломжууд, тэр үүд хаалгууд, тэр гарцууд нээгдэж байгаа.
Есүс Христийн загалмаа дээр урсгасан тэр цусаар дамжуулж биднийг цаснаас цагаан болгосон гэж хэлсэн. Тийм учраас Юдагийн түүх яг энэ нэг Йосефийн энэ түүхэн дээр орж ирж байгаа. Бид нэр дараагийн Йосефийн түүхүүдийг үзэх юм бол Есүс Израилийн 12 овог аймгийн тухай бид нар үзнэ. Юда овог аймаг гэж байгаа тийм. Тэгэхээр энэ овог аймгаас Юдагийн арслан, Юдагийн юу гэдэг ингээд зөндөө юмнууд байна. Тэрүүгээр дамжуулж Юдагаар дамжуулж эзэн Есүс Христийг цааш нь бичигдэх ургийн бичгийг энэ Юдагаар дамжуулан цааш нь үргэлжлүүлж байгаа. Тэгэхээр та өөрийнхөө амьдралыг эргэн харахтаа боломжгүй гэж харж болохгүй. Боломж үргэлж байдаг. Таны хийж байгаа ажил хөдөлмөрт гарч байхгүй юм шиг мухардах уу тохиолдно. Гэхдээ боломж байдаг. Хэрвээ бид нар зөв харж чадах юм бол, хэрвээ эзний үгэнд итгэл найдвараа тавьж чадах юм бол боломж үргэлж байдаг. Гарц үргэлж байдаг. Бид нар ярьж нэг хаалга хаагдахад нөгөө хаалга онгоод гэж. Тэгэхээр нэг залуу нэг ажилд орох гээд Microsoft компанид ажилд орох гээд очоод хүний нөөц мөстэй нь уулзаад ингээ бүртгүүлсэн чинь танд ингээд одоо хариу өгнө. Танд мэйл хаяг байна уу? Мэйл хаяг байхгүй гэдэг чинь. Тэгвэл уучлаарай би ажилд авах боломж. Үйлчлэгчээр л ажилд орц цэвэрлэгч мөр. Тэгээд тэр гарч яваад боломжийг атгаад өөрөө бизнес эхлүүлээд маш том компаниг үүсгэн байгуулсан. Тэгээд дараа нь хүн амтантай уулзж ярьж байгаа. Танд ингээд мэйл хаяг байдгүй би ингээд тань руу мэйл зээл явуулвал гэсэн. Мэйл байхгүй. Тэгээд та мэйл хаяггүй жиж яаж ийм том компаниг үүсгэн бол та мэйл хаягтай болооч одоо гэд. Хэрвээ би мэйл хаягтай байсан бол Microsoft-ийн үйлчлэгч л байх байсан. Тэгэхээр хэдийгээр өөрт нь байхгүй ч гэсэн тэр дараа нь гарч яваад боломжийг олж харсан. Тэгээ өнөөдөр танд асуудал байж болно таны амьдралд. Гэхдээ боломж байгаа гэдгийг та санах хэрэгтэй. Тэр боломжийг бидний эзэн танд гаргаж өгсөн. Есүс Христээр дамжуулж. Тэгэхээр ах トゥ нараа та өөрийнхөө амьдралыг харахтаа төлөвлөгтөө мэдээж олон эрсдлүүд тэнд байгаа гэдгийг харна. Гэхдээ тэрнээс илүү эзэн байгаа гэдгийг бид нар үргэлж эхлээд харах хэрэгтэй. Таны амьдралд асуудал байна. Тэр асуудлаас чинь том эзэн таныг өдөрдөн чиглүүлж байгаа, хөтлөн дагуулж байгаа гэдгийг бид нар эхлээд бодох хэрэгтэй. Бид нар асуудлаа харах юм бол асуудал харагдана. Хэрвээ бид нар эзэн рүү харах юм бол асуудал харагдахгүй. Эзэн л харагдана. Тэндээс гарц гаргалаа, найдвар, гэрэл гэгээ харагдана. Тийм учраас та юуг харах хэрэгтэй вэ? Та эзэн рүү хараагаа чиглүүл. Тамарын хувьд мэдээж ингэж ийм гарч байна гэдгийг харснараа би дараагийн удаа ирэх нэгний ургийн бичигт орно гэж тэр ерөөсөө тэгж бодоогүй. Тэр өнөөдрийнхөө өөрийнхөө амьдралыг тэр хараагцсан эмэгтэй, хүүсэр эмэгтэй гэж хэлүүлэх тэр аимшигтай зүйлээс л гаргахыг хүссэн баг. Тэгээд тэр боломжийг хараад тэндээс ингэж гарч болох юм байна гэсэн арга замыг харсан. Тэгэл гарсан. Тэгээд түүний амьдрал дараагийн ингээд үзэх юм бол Матай номон дээр түүний нэр эзний ургийн бичигт бичигдсэн. Тэгэхээр Рут ч гэсэн яг л тийм замыг туулсан. Тэр хэдийгээр харь үндэстэй эмэгтэй байсан боловч хадам ихийгээ дагаж явахдаа ямар нэгэн гарц гаргалгаа таны бурхан миний бурхан байх болно, таны очисон газар миний газар байх болно, таны ард түмэн миний ард түмэн байх болно гэж өрөөт итгэлээр хэлэхдээ хадам ихийгээ дагаж явахсан тэр үед боломж байгаа гэж тэр хараагүй. Гэтэ ямар ч байсан хадам ихийгээ ганцаарныг нь орхихыг хүсээгүй. Тийм учраас тэр хадам ихтэйгээ хамт явсан. Гэтэл эзэн түүний зөвхт байдал, түүний итгэлээр нь дамжуулж боломжийг түүнд нээж өгсөн.
гаргаж өгсөн. Дараа нь тэр боломжийг Рут олж хараад тэр түүнийг яг урдаас нь ирэх үед барьж авсан. Тэгээд цаашаа түүх үргэлжилж байгаа. Тэгэхээр өнөөдөр тэр боломж таны өмнө өөдөөс ирж байгаа. Хэрвээ тэр боломж өнгөрөх юм бол харин барих боломжгүй гэсэн үг. Тийм учраас та өөрийнхөө амьдралыг эргцүүлэн хараад боломжуудыг, үе таалгуудыг олж харах хэрэгтэй байгаа таны амьдралд. Та өөрийнхөө амьдралыг найдлаггүй, найдваргүй, гэрэл гэгээгүй, харанхуй гэж бодох хэрэг. Бидний эзэн танд боломжийг, найдварыг, үе таалгыг, гарцуудыг нээж өгч байгаа. Тэр бол үргэлжид бидэнд санаа тавьдаг тийм эзэн. Тэгэхээр ах トゥ нараа ирэх өдрүүдийнхаа туршид бид зөвхөн эзний үгэнд л анхаарлаа хандуулж, ирэх өдрүүдийнхаа туршид бид эзэнд итгэж, итгэсэн итгэлээр бид нар алхмуудыг хийж чаддаг байх хэрэгтэй. Тийм бол бидний эзэн таныг яг л энэ замаар улам илүүгээр л баяр хөөртэйгээр хөтлөн дагуулах болно. Бидний эзэн та бүгдийг хамгийн сайнаараа өрөөн ажиллах болтугай.